халдварт өвчин судлалын үндэсний төвийн хэвлэл мэдээллийн ажилтан клиникийн профессор Урт Насанг студидтэй урьж ирэлээд байгаа юм. Юу түрүүн танд оройн төргий. За баярлалаа. Тэгэхээр Баян Улгийн аймгийн Үлгий суманд одоо H1N1 вирусын халдвартыг хүн илэрсэн гэсэн мэдээлэл байгаа. Тэгэхээр энэ хүний хувьд одоогийн байдлаар биеийн байдал нь ямар байгаа вэ? За тий. Цагаан сарын урд талд бол Баян Улгийн аймгаас одоо том өвчтөнтэй холбогдуулж 8 хүний шинжилгээ ирүүлсэн байна. Энэ хүмүүс шинжилгээний хариу эерэг гарсан хүмүүс H1N1-ээр халдварлсан гэдэг нь тогтоогдсон. За эдгээр хүмүүсийг эмнэлэгт тусгаарлаад эмчилсэн хүмүүсийн биеийн байдал сайжирч эмнэлгээс гарсан гэсэн мэдээлэлтэй байна. Дахиж Баян Улгийн аймагт шинээр нэмж хүн өвчлсөн мэдээлэл ирэг байна. Тэгэхээр нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 54 хүн H1N1 вирусээр халдварлсан байна гэсэн мэдээлэл байна. За ер нь эдгээр хүмүүсийн хувьд хаана эмчлүүлж байгаа, за өвчний төвшингийн хувьд ямар байгаа юм болоо? Тий. Ерөнхийдөө одоо бол улсын хэмжээнд бол томоо төс өвчний дэгдэлтийн ийм үе шатантай байна гэж ингэж үзэж байгаа юм. Яагаад гэвэл одоо улсын хэмжээнд амбал тойроор үйлчлүүлж байгаа нийт хүмүүсийн нэг 11 орчим хувь. За Улаанбаатар хотод бол 12 орчим хувь. Аймагуудад бол нэг 8 орчим хувь нь бол томоо төс өвчнөд байна гэж ингэж бүртгэгдсэн байна. Улаанбаатар хотын нийт төргөн тусламжийн дуудлагын нэг 46% нь бол томоо төс өвчний дуудлага эзэлж байна гэж. За томоогаар өвчлсөн гэж байгаа хүмүүсийн 80 гаруй хувь нь бол 15 хүртэл насны хүүхдүүд. За нэг 60 гаруй хувь нь бол 4 хүртэл насны хүүхдүүд эзэлж байна. Олон жилийн дундаж байдалтай харьцуулж үзэхэд бол томоогийн хөгжлийн байдлын өнөөдөр нэг олон жилийн дундажийн дээд хязгаараас одоо давсан ийм үзүүлэлттэй байгаа. Энэ бүх байдлуудыг үндэслээд ер нь улсын хэмжээнд томоогийн дэгдэлт эд явагдаж байна гэж ингэж үзэж байгаа. Өнгөрсөн 7 хоногт одоо энэ цагаан сарын дараах 7 хоногт улсын хэмжээний одоо хөдөө орон нутгийн аймагуд Улаанбаатар хотын эмнэлгүүдээс нийт 314 сорьц ирсэн байна. Томоо төс өвчтэй гэсэн амбал тойроор үйлчлүүлж байгаа мөн эмнэлэгт хэвтэж эмчилүүлж байгаа хүмүүсийн шинжилгээнд эдгээрийг шинжилж үзэхэд 114 сорьцоос 54 хүнд H1N1 вирус халдвартай болох нь илэрсэн тогтоогдсон байна. За мөн 3 хүнд H2N3 вирус, мөн 19 хүнд В төрлийн вирус. Энэ бол дандаа томоогийн өвөрмөсөн вирусууд. Үүний зэрэгцээ бас мөн 30 сорьц сонгож аваа шинжилэхэд түүний 14-д нь томоогоос гадна томоо төстэй өвчин үүсгэдэг амьсгалын дээд замын өрөөслийг үүсгэдэг ийм вирусууд илэрч байгаа юм. Тэгэхээр энэ бүх байдлууд бол үндсэндээ манай улсад томоо өвчин дэгдэлтийн байдалтай явж байна гэж. Халдвар авсан 3 иргэнийг 3 дугаар эмнэлэгт тусгаарлан эмчилж байгаа гэсэн мэдээлэл байгаа. Тэгэхээр яагаад тусгаарлах болсон юм бол? За ер нь нэгэнт одоо томоогийн дэгдэлт явж байгаа учраас томоогоор өвчлсөн. За тэгээд зарим нь бол H1-тэй ч юм уу, зарим нь H2-тэй, зарим нь V вирустай ч юм уу, магадгүй зарим нь хавсарсан хэлбэрээр ч юм уу эмчлэгч байгаа улсууд байгаа. Зүгээр тухайн одоо өвчтнийг эмчилж байгаа эмнэлгүүд одоо эмнэлгийн халдвар хамгааллын дэглэмийнхаа дагуу одоо бусад хүнд халдаах одоо өвчтнүүд муу хамт ажиллаж байгаа ажилчдыг хамгаалах зорилгоор тусгаарлсан юм уу, тиймэрхүү байдлаар эмчилж болно. Энд бол одоо тийм буруу юм бол байхгүй. Улаанбаатар хотод зүгээр ганцхан тэр одоо нэг эмнэлэгт 3 хүн чих юм байхгүй. Ер нь одоо энэ дүүргүүдийн хүүхдийн эмнэлгүүд бол үндсэндээ л баг хэвтэж өвжилж байгаа эмчийн өвчтнүүдийн бол баг л зонклох хүн энэ томоо ханиаттай. Тэгэл дээрээс нь бас бусад өвчин хавсарсан одоо иймэрхүү улсууд эмчилж байгаа шүү дээ. Өмнө 2009 онд манай улсад энэ төрлийн вирусээр өвчлсөн хүний тоо нэлээд их байсан. За мөн 30 гаруй хүн нас барсан гэсэн мэдээлэл бас байсан. Энэ хэр одоо бодиттой мэдээлэл. За энэ удаагийн вирусын тархалт юу нь ямар ах юм бол? Хор хөнөөл нь бас хэр байна? 2009 онд бол энэ H1N1 вирус бол ер нь хүн төрөлхтний өмнө шинэ вирус байсан. Тухайн үедээ бол одоо найрлага бүтцийн хувьд бол хүний томоогийн вирусын нэг хэсэг, тэгээд гахаан томоо дээрээс нь шувууны томоогийн одоо энэ генийг хамсарлсан ийм шинэ вирус гэж гарч ирж дэлхийд дахинд бол цар тахалыг үүсгэж нэлээд одоо аимшиг одоо үүсгэж ирсэн ийм вирус л да. За түүнээс хойш бол H1N1 вирус бол үндсэндээ 2009 оноос хойш одоо баг үндсэндээ 4, 5, 6 дахь жилдээ одоо хүн төрөлхтний дунд эргэлдэж байгаа. Манай улсад ч гэсэн одоо энэ оноо 9 оноос хойш одоо 5, 6 жил манай хүн амын дунд одоо энэ хүүдийн сэрүүний томоогийн дэгдэлтийн үед бол ер нь байнга эргэлдэж тохиолж байгаа ийм вирус. Тийм учраас одоо 2009 оны үеийнхээс одоогийн
H1N1 бол арай өөр болцсон. Яагаад гэвэл хүн амын дунд хүн амын нэг хэсэг нь бол энэ вирусаар халдварлаад өвчлөөд тэний өвчний эсрэг дархлаатай болсон. Нэг хэсэг хүмүүсээ бол энэ H1N1 вирусын одоо бүрэлдэхүүнд нь оролцсон ийм улирлын томоогийн вакцинаар дархлаажуулсан байгаа. Ингээд хүмүүс бас дархлаа тогтсон байгаа. Энэ бүгдээс үндэслээд одоо үндсэндээ хүн амын одоо 3.1 ч юм уу түүнээс илүү хувь нь бол ямар нэгэн байдлаар энэ вирусын эсрэг хамгаалалт бий болсон учраас тэр 2009 оныхтай зүйрлэхээр тийм одоо нэг аюул занал учруулах юм харьцангуй бага. Ер нь энэ төрлийн өвчнөд зориулсан вакцин тарилга илэрхийлж хэлсэн байгаа юу? Тэ энэ вирус гарсантай холбогдуулаад одоо дэлхийд дахинд эмчилгээнд хэрэглэгддэг эм бэлтгэлүүд бас хэд хэдэн төрөл гарсан. Бидний одоо хамгийн сайн мэддэг манай ард түмний мэддгээр эмчилгээнд хэрэглэдэг өвөрмөц юм бол Tamiflu гэдэг юм биш үү? Энэ одоо томоогийн дэглэлд гарч болзошгүй байгааг одоо урдчил тооцож үзээд сая цагаан сарын урдхан талд эрүүл мэндийн яамнаас хуваар гаргаад бүх аймаг орон нутгуудад энэ Tamiflu эмийг хуваарлж хөргүүлсэн байгаа. Мөн орон нутагт энэ одоо томоогийн дэглэлд гаргахтай холбогдуулаад одоо бэлтгэл арга хэмжээ болж энэ өвчин одоо томоогийн дэглэлд гарвал авч хэрэгжүүлэх ажлыг тусгай өдөртөм зөвлөмж хөргөж хэрэгжүүлэх чиглэлээр өөрөг даалгавар өгөөд бэлтгэл хангуулаад ингээд ажиллаж байгаа. Ер нь энэ төрлийн вирус яг юунаас олж тархаад байна? За мөн ямар шинж тэмдэг илэрдгийг иргэдэд зөвлөхөд ямар байдлаар урдчлан сэргийлж болох юм болоо? За ер нь жил бүрийн 12 дугаар сараас 4 дугаар сар хүртэл энэ улирал бол ерөөсө томоогийн дэглэлтийн эрсдлийн өндөртэй улирал гэж үздэг. Энэ эрсдлийн суур амьсгалтай бүс нутагт байгаа Малаши улсад. Тэгэхээр зэрэг манад одоо бол яг одоо 12 сар 1 сар дуусаад одоо 2 сар эхлээд яг томоогийн улирлын одоо хамгийн гол ийм одоо цаг үеийн таарч байна. За ер нь хүн амын дунд одоо жишээлбэл Монгол улсад хийсэн судалгаагаар Монголын хүн амын нэг хүн жилдээ ойролцоо нэг 5-6 удаа томоо ханаа дээр халдварладаг гэж ингэж үздэм. Тэгвэл одоо яг энэ үний нэг яг ийм үений таарч байна л да. Ялангуяа хүүтэн сэрүүний улиралд энэ томоо өвчин үүсгдэг вирус хүүтэн төсвөртэй. За одоо дулаан болох тутам амьдрах нөхцөл нь муудна. Хүүтрээд байх тутам энэ вирус гадна орчинд амьдрах чадвар нь улам сайжирдаг. Удаан хугацаагаар амьдрна. Энэ өвчинд одоо хүмүүсийн нэрвэгдэх олон хүн хамрагдаж халдвар авч өвчлөх ийм хүчин зүйл болоод байгаа юм л да. Тийм учраас ард иргэдийн гол анхаарах зүйл бол ер нь энэ томоогийн эрсдэлтэй улиралд энэ өвчнөөс өөрсдөө хамгаалах, өөрсдийнхөө одоо биеийн дархлааг сэргээх, за өвчлсөн хүн бол халдвараа бусдад тараахгүй байх, өөрийнхөө өвчнийг хөндрүүлэхгүй байх чиглэлээр өөрийгөө сайн асар суулгах энэ тал дээр онцгой анхаарах хэрэгтэй. Мөн эрүүл мэндийн байгууллагч гэсэн одоо эмнэлэг үйлчилгээгээд өвөрмөц байдлаар зохион байгуулж жишээлбэл томоо ханиаттай хүнийг аль болохоор эмнэлэг дээр бөөгнүүлэхгүй байх, эмнэлгийн ачаалал, орны ачааллаа тааруулж одоо аль болоход нэгтралыг багасгах. За эмчилгээ үйлчилгээг бол аль болохоор гэрийн нөхцөл шилжүүлэх, эмийн сан аптект бол одоо шаардлагатай эм хэрэгслүүдийг бүрэн болгох, ард иргэдэд өөрийгөө хамгаалах талын одоо мэдээлэл сургалт сурчлагаар энэ өргөн дэлгэр хийх хэмжээний олон арга хэмжээг авч болно. За тэгэхээр бидний ярилцлагын түрүүд өндөрлөж байна. Таны цаашдаа ажил амжилт хүсье баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр үзэгчдээ манай өнөөдрийн зочноор халдварт өвчин судлалын үндэсний төвийн хэвлэл мэдээллийн ажилтан клиникийн профессор Урт Насан Уригд ирж оролцлоо.